Азтай охины сэргэлт өдөр 12. Айдасгүйгээр хүсэж сурцгаая. Сайн уу зорих охин минь? Өнөөдөр бид хүсэх эрхээ буцаан авах тухай ярив. Тийм ээ, хүсэж чадна гэдэг бол эрх чөлөө. Хүсэж чадахгүй байх гэдэг бол айдастай гэрээ байгуулсан гэсэн үг. Олон хүмүүс хүслээ нууж амьдардаг. Энэ арай дэндүү том юм биш үү? Би чадах болов уу? Ингэж хүсэх нь хувиа хичээсэн хэрэг юм шиг. Намайг хүмүүс юу гэх бол? Гэхдээ үнэндээ бол хүсэл бол чиний жинхэнэ энерги. Хэрэв чи хүсэж чадахгүй бол чи бүтээж чадахгүй. Сэтгэлийн шивнэ. Надад хүсэх эрх бий. Айдас бол хуучин хамгаалалт. Харин одоо би шинэ өөрийгөө бүтээх үе дээрээ явна. Өнөөдрийн Daring Desire дасгал. Хэрвээ айхгүй байсан бол би юу хүсэх байсан бэ? Дэвтэртээ энэ асуултыг бич. Тэгээд яг ингэж үргэлжлүүл. Нэгдүгээрт хэрвээ би юу ч алдахгүй байсан бол би юуг хүсэх байсан бэ? Хоёрдугаарт хэрвээ хүмүүс юу ч хэлэхгүй байсан бол би юуг сонгох байсан бэ? Гуравдугаарт хэрвээ би амжилтанд итгэлтэй байсан бол би яг юу хийх байсан бэ? Дөрөв. Бүү шүүмжил, бүү логикоор дүгнэ. Зүгээр л бич. Энэ бол сонирхолтой харагдах хариултад биш. Энэ бол чиний жинхэнэ дотоод хүсэл. Хэрхэн ашиглах вэ? Энэ жигсаалт бол чиний гэрэлт жигсаалт. Айдсаар хязгаарлагдаагүй хүслийн бүртгэл. Дараагийн өдөр тутмын зорилго, шийдвэр, алхам бүртээ энэ жигсаалтыг дахин хараарай. Үе иргэн нэг харж шинээр нэмээрэй. Энэ бол чиний зүг чигийг заагч дотоод луужинч болж мэднэ. Чи өнөөдөр өөртөө хязгааргүй хүсэх эрх өглөө. Чи айдас биш, урам зориг дээр суурилсан шинэ мөрөөдлүүдийг бичлээ. Энэ бол зүгээр нэг хүсэл биш. Энэ бол чиний жинхэнэ дотоод энерги сэргэж байгаа шинж. Чи хүсч чадвал чи хөдлөх болно. Чи бүтээх болно. Хүсэлтэй хүн бол амьд хүн. Зүрхэлж хүсдэг хүн, ирээдүгээ удирддаг хүн билээ. Хайр бахархал хүчээр чиний дотоод аяллыг хөтөж марлаа.